За өдрийн мэнд хүүхдүүдээ. За бүгдээрээ өнөөдөр монгол хэлээр им эр үсгийнхаа баттгалыг хийнэ. За тэрнээс өмнө бүгдээрээ их шиг 7 үсгээ сэргээн саная. За багшдаа нэрлээрэй. А э и о о у. За эдгээр үсгнүүдийг багш нь яагаад өөр өнгөөр ялгсан бэ? Үз эрэм саарам гişгээр нь ялгсан тийм ээ. За эр ихшгүүдийг надад нэрлээрэй. А о ихшиг бол эр ихшиг. За им ихшгийг у бол им ихшиг юм тийм ээ. За у орсон үг байвал түүнийг эр үг гэж нэрлэх нь. У орсон үг байвал түүнийг им ихшиг гэж им үг гэж нэрлэх нь байна тийм ээ. За та нарын мэдх сайн мэдх үг бол эмээ гэдэг үг байна. Тэгвэл эмээ гэдэг үг маань ихшиг орсон учраас им үг байх нэ. За энд и үсэг ганцаараа үлдчихлээ. И үсэг маань саармаг гişг тийм ээ. Яагаад саармаг гэж нэрлсэн гэхээр им үгэндэж ордог, эр үгэндэж ордог учраас үүнийг саармаг гişг гэж нэрлсэн. За бүгдээрээ эр им гişгээ нүдлээрээ. За үүнийг бүгдээрээ уншаад дэвтэртээ дэгийн дагуу сайхан бичээрэй. За энэ бол им үсгийн минь баттгал. За уншаарай хүүхдүүдээ. Хийж автагаа уншаарай. За багш нь 6-аар оруулчих учраас та хэд маань 6-наасаа хараад хамтдаа уншаарай. За энэ бол эс үсгийн баттгал. За багш нь бас 6-аар оруулчихна. Тиймээс та бүхэн 6-аар оруулснаас сайхан уншаад тэгээд дэвтэртээ маш гоё дэгийн дагуу хуулан бичээрэй. Им болон эр үсгийнхаа холбоосыг маш сайн анхаарч бичээрэй. За энэ бол эр үсгийн баттгал. Бүгдээрээ үүнийг гэр бүлийнхээ тусламжтайгаар уншаад дэвтэртээ цэвэрхэн бичээрэй. За ингээд хичээл дуслаа. Баяртай.